Ахын галт төмөр ахын улсад өлсөн сэргийлж болохоор аль болохоор энэ эслэг буруус зорилгоор эслэггүй Улаанбаатарын аяныг өнөөдрөөс эхлээд зохион байгуулж эхэлнэ. За өнгөрсөн жил бол мартаж болохгүй гал ганц хоромт нөлөөлөл аяныг зохион байгуулсан бол эслэггүй Улаанбаатар нөлөөлөл аяныг 9 сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 20-нд 40 хугацаатай зохион байгуулна. За нийслэлийн хэмжээнд 2023 он гарсаар 9 сарын 14-ний өдрийн байдлаар 1503 удаагийн аюул төтөцөд ахын болон техникийн холбогдолтой ослын дуудлага бүрдсэний 1108 буюу 73.7% нь ахын галт төмөр 395 буюу 26.3% бол эрен аврах ажиллагааны дуудлага тус эзэлж байгаа. Тэрэг дуудлага өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал нийт дуудлага 5%-аар ахын галт төмөр 14.1% болсон үзүүлэлттэй байгаа. За энийг бол нийслэлийн онцгой байдлын газар дүүргийн онцгой байдлын суус өмчтийн холбоо гэр хороодын засаглалаар зохион байгуулалт хэсгийн 5 тулгаад түлш компани хэрэглэгч үйлчлэгээр цахилгаан төлөвлөгч хамтран зохиолн байгуулна. За нийслэлийн засаглалаар дүүргийн тамгийн газрын даргууд телевиз зориодоо сонин хэдмэдийн сайдууд та бүхэн маань бас энэ аяныг иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах эслийг бууруулах энэ аяныг нийслэлийн Улаанбаатар эслэг болох энэ аяныг хамтран зохион байгуулах байгаа гэж бодож байна. Та бүхэнд хэлэхэд бол ер нь сүүлийн үед бол нийслэл Улаанбаатар ахын галт төмөрөөс гадна бас ахын ослууд санамсал болгоомжгүй иргэдийн буруутай үйлдэлтэй холбоотой иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй холбогдох мэргэжлийн байгууллагын зүгээс одоо тухайлбал одоо цахилгааны ил задгай монтаж утсанд тогон зохиулах цахилгааны шийдэл хүүхэд багчууд болон иргэд тогон зохиулж амнасаа алдах. За одоо хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүй улмаас одоо барилгын болон шугам сүлжээний ажил хийж байгаад одоо амнасаа алдах ийм ахын ослууд бол маш их гарч байгаа.